За баярлалаа. Тэгэхээр нөгөө санхүүгийн байгууллагуудын хувьд бол эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл маань одоо бас стратегийн нэг том чухал зорилт байгаа. Тэгээ ялангуяа энэ чиглэлээр гадаад их усүр татах чиглэлд бол Нескор болон одоо өөр банкуд маань бүгдээр идэвхтэй ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн анх хэмжээндэр бол гол нь нөгөө V-код нэгдсэн кодекс нэгдснээр санхүүгийн байгууллагууд нь яг нөгөө эмэгтэй бизнес эрхлэгч гэж юу хэлэх вэ гэдэг тодорхойлолтоо нэгтгэж ойлголтоо нэгтгэхтэй яг адилхан болгох. За тэгснээр нөгөө байгууллагын хэмжээнд болон нийт одоо Монгол улсын хэмжээнд дата том мэдээлүүд маань үнэн зөв гарах тийм ач холбогдолтой болж байна. Тэгэд энэ дээрээ дагаад бид нар яг ямар арга хэмжээ авах вэ тий? Яг юун дээр бид нар гендрийн юу гараад байна? Дутагдал гараад байна гэдгийг зөв тодорхойлоо. Тэрнийхээ хүрээнд бол нөгөө арга хэмжээ авах нь бол хамгийн чухал. Тэгэхээр яг бодлого болон одоо нөгөө засгийн газрын зүгээс бол бидний гол төгсөж байгаа зүйл бол гол нь нөгөө төрийн одоо хэмжээнд хэрэгжиж байгаа том мэдээлүүд нь одоо бүрэн бүтэнтэй алдаагүй гарах. За дээр нь тодорхой хэмжээний яг эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд гадаад зах зээлээс татж байгаа их усрын хүүгийн орлогын татвар дээр бас хөнгөлөлттэй хөнгөлөлт үзүүлэх тийм юмуд бол хэрэгтэй болов уу гэж